Зарим хүний чин сэтгэлийн яриаг сонсохоор амьдралын утга учир цоо шинээр тодорч утга төгөлдөр амьдрах тэмүүлэл улам нэмэгддэг. Улс төрчид маргааш ичихгүй тулд өнөөдөр зөв амьдрах ёстой. Ард түмний санах ба нэн сэрэг. Өрөөлийн алдааг уучлах уужим сэтгэлтэй, өөрийн алдаанд хатуурхах холч ухаантай хүн зөв амьдарч чадна. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Галаар эдийн цаг нэвтрүүлгийн ээлжид дугаар эхэлж байна. Энэ удаагийн зочноор Чойгийн даваадаш гэж Монгол төрд олон жил зүтгэсэн манай хуучин цагийн нэртэй кадруудын нэг дипломатч даваадаш баг бид урж байгаа. За танд энэ орой мэндийг хүргэе. Баярлалаа. Энэ сайхан нэвтрүүлэгт урьд оролцуулж ягаад гүн талархлаа илэрхийлж байна. Галаар эдийн цаг гэдэг бол бас гэгээлэг нэвтрүүлэг байдаг болохтой зэрэг би урайлах наргүй зөвшөөрсөн. За танд их баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бид нар ерөнхийдөө сонгуулийн үеэр явж байгаа нэвтрүүлэг учраас хоёулаа улс төржиж болохгүй гэж байгаа. Хуулиад эдлэн. За тэгэхээр тэгтээ улс төржиж болохгүй гэдэг чинь улс төрийн сэдвээр ярьж болохгүй гэсэн үг бас биш учраас би таны өнгөрсөн амьдралын тухай, өнөөдрийн Монголын байдлын тухай, Монгол хүний тухай, ирээдүйн тухай ч гэдэг юм ингээд таны бичсэн номны тухай ч гэдэг юм ингээд нэлээд өргөн сэдвээр ярилцъя гэж бодож байгаа юм. Яагаад таныг урьсан бэ гэхээр үнэхээр энэ 20 дугаар зуунд бэлтгэгдсэн их сайхан үндэсний боловсон хүчнүүд маань өнөөдөр бас харамсалтай цөөрөд байна л да. Энэ бол амьдралын зам юм. Тэгэхээр тэдний нэг төлөөлөл болсон тэр тусмаа хамгийн нарийн нандин улс орны нарийн нандин мэдээлэл донд 20 гаруй жил ажиллаж амьдарсан ийм хүнийх нь хувьд би бас таныг онцолж урьж байгаа юм. Тэгэхээр үзэгчид маань бас мэдэхгүй байж магадгүй ихэнх нь мэдэж байгаах гэж бодож байна. Даваадашгаа бол 20 гаруй жил энэ төрийн ордонд ажилласан Монгол Ардын Хувьсгалт намын төв хорооны үзэл сурталын хэлтсийн орлогч дарах хүртэл ийм өндөр чухал албан тушаалыг тухайн цаг үед хашиж явсан. За ер нь социализмын үеийн их олон дарга нарын хэлэх үг айлтгалын эхийг бол бичдэг, нооргийг одоо засдаг ийм ажлыг хийж явсан. Өөрөөр хэлэх юм бол энэ социализмын сүүл үеийн 20 жилийн бол Монгол улсын төрийн бодлогын уураг тархин болж явсан тэр хүмүүсийн нэг гэдгийг би хэлмээр байна. Говьалтай аймгийн одоо нэг бол таль унсан тийм ээ. Тэр тухайн үеийн бол наран сумын хуугал гарвалтай малчин байж байгаад шууд 6 дугаар ангид элсэж ороод хөгжим бүжгийн сургуульд хөгжимчин болох шахсан гэж байгаа юм тийм ээ. Тэгээ дараагаар нь одоо зөв талбайд тусад сургууль сураад улаан дипломтоо төгсөөд ингээд шууд амьдрал дээр бол энэ Монголын тухайн үеийн ордны амьдрал уруулгыг тавьсан энд бүх одоо ажиллах бүх хугацаанд бол энэ ордонтой хамт амьдрал бүх юм нь бол холбож ирсэн ийм гайхамшигтай сан дүүхтэй хүн байдгийн. Тэгэхээр өнөөдрийн Монголын улс төр за таныг яг эд сайхан одоо миний насан дээр ч юм уу тийм ээ 40 гаруй 50 хүрсэн насан дээр ажиллаж байсан үеийн тэр улс төр хоёрын хооронд ямар ялгаа байна? Бид юу алдав, юу хожив? Үнэхээр одоо чухал сэдвэлтэй. Тэгэхээр социализм гэдэг маань өөрөө өргөн утгаар аваад үзэхүүл одоо хүмүүнлэгийн нийгэм л дээ. Гэхдээ социализмын тэр тогтолцоонд жигдэрсэн байсан үед би ажиллаж байсан. Тэр нь юу гэсэн үг вэ? Социализм тогтолцооныхоо хувьд, эдийн засгийнхаа хувьд, үзэл онолынхоо хувьд, нийгмийнхээ хувьд ерөөсөө яг нэгдмэл нэг цогц тогтолцоо болчихсон. Үедээ социализмын өөрийн одоо бүтээн байгуулах хүчин чадал тэр нийгэмд өөрт нь байсан тэр нөөц хүчин нэлээд одоо боломжийн хэмжээр харуулж ирсэн тэр үед би ажиллаж ирсэн. Энэ юу гэсэн үг вэ? 1960 онд нэгдэлч хөдөлгөөнд дуусаад хувийн өмчгөө чинь байхгүй болоод нийгмийн өмчин дээр тулгуурсан социализм маань өөрөө ингээд хөгжиж болох дээр өөрийнхөө эдийн засгийн бааз суурь дээр хөгжсөн. Тэгэхээр өөрийнхөө эдийн засгийн бааз суурь дээр хөгжихдээ зэрэг
тодорхой хэмжээний ахиц гарсан да. 60 оноос 80-аад он хүртэл Монгол орны хөгжилд бол том өөрчлөлтүүд хийсэн. Одоо Улаанбаатар, хот Дархан, Эрдэнэт гээл том үйлдвэрийн газрууд дээр нь бүх л хүрээнд бол Монгол оронд амжилт гарсан. Яг тэр үед би ажиллаж ирсэн. Гэтэл социализм маань өөрөө нийгмийн тогтолцооны хувьд нэгэнт тухайн нийгмийн одоо хүмүүсийн идэвхийг өрнүүлдэг санаа ажиллах идэвхийг одоо боочгсон нийгэм байсан. Тэрний үгс үгөхтэр ерөөсөө би өмч гэдэг асуудлыг хөндөж байгаа юм л да. Хувийн өмч гэдэг бол ерөөсөө ямарваа нэгэн хүнийг одоо дотоод шатлалтын хөдөлгөөр байдаг. Итгэвч наачны өрнүүлдэг. Тэгээ нэгэнт хэний ч биш улсын нийгмийн өмч болчих тэр хүү 90-р тэрэнгүүл ажилдгүй юм байна шүү дээ. Тэгээ тэр маань өөрөөр хэлбэл социализмын дотоод шатлалтын хөдөлгөөр нь одоо байхгүй болчих тэр мухардалд орохоос арга байхгүй. Ингээд эгээгүй дэлхийн хөгжлийн голдрогт Монгол орон шилжиж орохоос арга байхгүй социалист систем тэр чигээрээ мухардалд орж зогсонгүй байдалд орсон зөвлөлтөд бодлосоос гэсүүлээд гол гүрэн бусад орнд мөн адилхан. Тэгээд арга буюу хувьсгал болоод ард хэлсэн тогтолцоонд орсон. Өөрөөр хэлбэл хувийн өмчийн тогтолцоонд, хувийн өмчтөр тулгуурсан нийгмийн тогтолцоонд орсон. Эхлээд шал өөр цоошин нийгмийн тогтолцоо гарч ирж байна шүү дээ. Тэгэхээр энэ хувийн өмчтөр тулгуурсан нийгмийн тогтолцоонд ингээд ороод ирэхдээ зэрэг хүний итэх хөрнөөд гэсэн хүн болго амьдралын хөдөлгөөд эхэлсэн. Гэтэ энэ маань шилжилтийн шатанд байгаа учраас үнэхээр одоо энэ зовлон бэрхшээл хамаг л одоо энэ хямрал энэ дэмжлэл зөвшрээгүй нийгэм маань өөрөө зөвшрээгүй учраас бүхэл бэрхшээлүүдийг одоо туулж яана л та. Тэгэхээр зэрэг энэ хоёрыг одоо жинхэнэ одоо нөгөө хувийн өмчтөрөө тулгуурласан бүхэл тогтолцоонд үзэл бодол нийгмийн бааз суур эдийн засаг энэ дээрээ тулгуурлаад ирэхтээрээ бол одоо нөрөнтийн орнууд шиг зөвшрээд зөв зүйтэй хөгжөөд тэгээ сайхан яваа. Одоохондоо бол харьцуулах. Одоо бол харьцуулах ерөөсө боломжгүй байгаа. Ягаад гэвэл бид ер нь би тэгээ хэлдэг юм л да Монгол орн шилжилтийн нийгэмд явсаар байгаа дуусах нь яг нэг үлдэгдлүүтэй үзэлцсээр байгаа дуусах нь гэж. Бид феодализм үлдэгдэлтэй үзэлцсээр байгаад тэгээд дийлгүйж одоо социализм үлдэгдэлтэй үзэлцэх нь шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө одоо ч харьцуулаад улс төр хийгээд байгаа шүү дээ. Хуучин бол тийм сайхан байсан одоо ийм мохоо болчлоо ч гэдэг юм уу. Ажилгүй хөдөлгөөлөгчл ядуур бол одоо ийм зөндөө болчлоо гэж ингэж яриад байдаг. Тэгэхээр аргагүй ингэж бодхоос аргагүй. Энэ сэтгэлгээний одоо хоцрогдол энэ хуучин сэтгэлгээ гэдэг бол ерөөсөө 70 тонны Канадаар татсан ч тасархааргүй ийм аимшигтай сэтгэлгээ байдаг. Тэгэхээр хуучин нийгэмдээ хэвшээ тогтчихсон. Нөгөө юм нь болж ирсэн би хэлдэг л да. Үндсэндээ хүмүүнлэг нийгэм байсан гэдэг чинь боловсролтой байсан, ажил төрөлтэй байсан. Тэр бүх одоо сайхан одоо уг нь энэ зах зээлийн нийгэм маань алсын хөгжлийн том үр дагавар одоо энэ Скандинавын орнууд шиг одоо жинхэнэ утга руугаа ороод ирэхээс өмнөх үед чинь ширвэгдчихтэй зэрэг хуучнаа санахалцахаас өөр арга байхгүй. Тэгэхээр хуучнаа санахалцахтай зэрэг ажигтайхан гоё байсан одоо хамгийн гоё ингээд л байсан одоо бол одоо хэцүү байна бэрх байна гэдэг ингээд нөгөө бэлэн сэтгэлгээ чинь ингээл аимшиг руу түлхэл ингээл ороод ирж байгаа. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр яах вэ энэ шилжилтийн бэрхшээл гагцгүй шилжилтийн үед зовлон дундуур туучхгүй хийчих бол үгүй сайхан байгаа байхгүй. Манайх зэрлэг капитализм маягтайгаар капиталын хангалттай хоригдлын үеийн нөгөө л Марксийн хэлснээр цус нөөж шавар шалбааг энэ дундуур туучж байгаа байхгүй. Энэ маань өөрөө харамсалтай. Гэтэл ингэж туучуулахгүйгээр явчих боломжийг бол Вьетнам, Лаосын туршлага харуулж байгаа л гэж ингэж хэлж байгаа байхгүй. Тэгэлээр энэ зөрчил одоо үүсгээс аргагүй. Тэгэхээр энэ шилжилтийн үеэр нь манад бол хэр удах бол ер нь нэлээд үргэлжлэн ягаад гэвэл өнөөдөр уг нь бол зах зээл шилжээд зах зээлийн эдийн засгийн хууль руугаа ороод ингээд явж ясан чинь төр маань өөрөө эдийн засгийг зохицуулах одоо асуудал болоод ингээд эргээд ороод ирэхтэй зэрэг бас дахиад л одоо нэг улсын өмчин дээр тулгуурлаад байгаа юм шиг улсын зохицуулалтын дээр төрийн зохицуулалтын дээр тулгуурлаад байгаа юм шиг нэг талаасаа нөгөө талаасаа зах зээлийн зохицуулалтаар яваач байгаа юм шиг ингээд нэг тийм нийгэм маань өөрөө нэг тийм холион бантан нэг тийм утга учиргүй болцоход тэгээд энээсээ болоод энэ их хамрал энэ их бурангуй одоо үйл явдлууд гарч ирж одоо сөрөг
төрлүүд чинь гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр аль болохоор одоо зөв голдргуулуун оруулаад бодлогоо зөв тодорхойлоод зах зээлийн зөв голдргийг яагаад өгчвөл улсууд тэртээ тэрнгүү тэгэл хүмүүсүүд санаачлагаар аваад босгол сүлдүүлээ баялгаа бүс тэгэл яваад байгаа шүү дээ. Тэгэхгүй байчаа нэг хувьчлаад нэг улсын болгоод нэг дотоор ороод ингээд байх бол төр өөрөө нийгмийг хамруулад байгаа юм. Тэгэд их олон хүн бол жишээлх юм бол ардчлалыг буруу байсан гэж яриад байна. Ардчлал нь буруу байсан юм уу? Эсвэл одоо ардчлалыг буруу болгочиход байгаа юм уу? Хоёр нь ардчлалыг хөгж үздэг юм байна. Ардчил өөрөө хүн төрлөختний гайхамшиг үнэт зүйл. Ардчил бол үнэт зүйл. Хүн төрөлхийн хөгжлийн үнэт зүйл. Ардчил өөрөө том соёл. Гэтэл чинь бид үндсэндээ ардчлалын нэг тогтолцоонд орохдоо ардчлалаа ойлгохгүй ардчлалыг дураараа дургдаг асуудал болгоод үндсэндээ хэн дураараа дургдаг гэсэн энэ байдлаас болоод ардчлалын маань өөрөө хөлөө бэлтгэгдээгүй байсан буруу замаар будаад яга явж байгаа учраас ардчлалын нэр хүндэд хүртэл сөргөө нөлөөлөд ардчлал муу юм гэсэн ойлголтыг төрүүлэх гэдэг нь шүү дээ. Уг нь ардчлал бол хүн төрөлхтний одоо том соёл байхгүй юу энэ чинь гайхамшигтай. Хүн өөрийнхөө боломжийг олж хараад боломжн дээр төслөглээд баялаг бүтээх тэр сайхан боломж гараад ирж явахтай зэрэг чинь тэрнийг маань буруу замаар оруулаад явуулчих яахгүй. Тэр маань эхнээсээ эхлээд буруу болчихсон. Хамгийн эхлээд яаж ийм нөхдөр социализм асаа дөнгөж гараад ардчил шилжих гэж байгаа одоо үндсэн хууль одоо гаргаад ирсэн үед л хоёр бүх ард түмнээр сонгогддог нөгөө төрийн эрх мэдлийн хуулиар чинь бүх ард түмнээр сонгогддог хоёр том субъект гараад ирсэн. Улсын их хурлын нэг субъект, ерөнхийлөгч гэдэг субъект хоёр том одоо эрх мэдэл өгөх шүү дээ. Бүх ард түмнээр сонгогддог хоёр. Энэ маань өөрөө дөнгөж социализмын бас гарч ирж байсан нэг улсууд чинь одоо ерөөсөө ерөнхийлөгч бүх ард түмнээр сонгогдохгүй байж болохгүй энэ төр хэлээл ингээл бий болгоод ингэсэн чинь эргээд нийгмийн хямруулах одоо эрх зүйн үндсэн хуулийн тэр гол их сурвалжийн тэнд бий болцоход одоо ингээл бодлоо зам уучны эндээс үргэлж гарч ирээд байгаа. Тэгэхээр энэ сэдврөө хоёулаа эргэж очино. Тэрний өмнө би жаахан түүхийн хувьд урагшламаар байна. За 1980-ад оны дунд үед зөвлөлт холбоот улсад анх перестройка гэдэг үг гарч Горбачев төрийн тэргүүн болж. Энэ үеэс эхлээд маш эрчтэйгээр энэ ардчлалын үйл явцыг хэллээ шүү дээ. Тэгэхээр энэ ил тод байдал өөрчлөн байгуулалт гэдэг энэ зөвлөлт холбоот улсад эхэлсэн тэр үйл явц яг одоо манай тухайн үеийн намын төвөр оны ч гэдэг юм уу, улс төрийн төвчөөч байдаг юм уу, сайд нарын зөвлөгч байдаг юм уу, тэр төвшөнд одоо хэр шинэлгээр хүлээж, хэр ойлгож хүлээж авч ирсэн бай. Тэгэд өнөөдрийн ийм болно гэдэг тэр үе жишээлх юм бол урдчилж харж энэ ардчлал эдгэмийг бид нэр хөгжүүлэх юм бол Монгол улс ийм рүү явчих магадгүй шүү. Тэгэхгүй тулд энгийн шүү гэдэг ийм бодлогод бол тэр үед байсан уу? Байгаагүй. Үндсэндээ байгаагүй. Би өөрөөр хэлбэл тэр улсууд маань үндсэндээ зөвлөлт холбоот улс өөрчлөн байгуулалт ил тод байдал ингээд эхэлсэн. За тэр эхлэлтийн дуйлаан цуурай маань бол манайд одоо гэгээлэг скетүүдийн хувьд тэргүүний скетүүдийн хувьд тэр үзэл санааг нэг сайхан хүлээж аваад ингээл эхэлсэн. Гэтэл улс төрийнхөө хүрээнд энэ чинь бол ийм утга учиртай байна. Ингэж хийх юм байна гэдэг хаалттай нийгмээс нээлттэй нийгэмд орох, нээлттэй нийгмийн одоо тэр нарийн утга учирыг огт мэдэхгүй байсан улсууд чинь зах зээлийн аажгүй байсан улсууд чинь мэдээд үзвэс энэ өөрчлөлт хийх гэж байгаа энэ үйл явдлынхаа эцсийн үр дүн гарч чадаагүй. Ер нь улс төрч хүний одоо ноён нуруу тэрний шалгуур юу гэдэг юм бөхтэй зэрэг ямарваа нэгэн удирдагч улс төрч хүний эцсийн одоо шалгуур нь юу байна вөхтэй зэрэг чинь улс төрийн бодлого гаргаж байгаа шийдвэр явуулж байгаа бодлогын эцсийн үр дагаврыг өргөжлөж олж харж чадахыг хэлдэг. Гэтэл тэрнийг олж харж чадаагүй үед л нөгөө бэлтгэгдээгүй боловсон хүчний бэлтгэгдээгүй, онлон бэлтгэгдээгүй, завгар нь бий болоогүй үед л палхэл одоо за сэлж чадвал усраа байчаа шидсэнтэй адилхан ороо явчихтай зэрэг чинь энэ маань өөрөө одоо би энэ дэр ганц жишээ зориуд хэлээд. Жишээлээд би Денисов Горбачев хоёрыг харьцуулж үзэх дуртай л да. Денисовын жишээлээ за энэ ерөөсөө социализм чинь болохоо байлжээ, энэ мухардалд орж ийн. Эндээс гарахгүй бол одоо болохгүй.
Яаж гарах уу гэдэг ингэхлээр зэрэгсэн за ер нь чочмог гарч болохгүй шүү. Зуухан гарах ёстой. Энэ инженерүүдээ явуулаад баруунд сургаад, мянган инженерээ явуулаад сургаад тэр барууны одоо технологиг эзэмшээд тэгээ улс орондоо тэр орчин үеийн технологиор эдийн засгаа яаж хөгжүүлээд улдаар эдийн засгаа яаж босгоод ирэх үү тэгээ дараа нь улс төрөө яаж одоо шийдэх үү гэдэг ингээд бодоод ингээ хийгээд эхэлсэн. Тэр чинь бол нөгөө явуулах гэж байгаа бодлого авч хэрэгжүүлэх гаргах хэмжээний эцсийн үр дагаврыг үргэлжлээд олж харж чадсан хүн. Тийм учраас хятадыг өнөөдөр сарин уучлалгүй шиг их гүрэн хിവэрэ дэлхийд одоо тэргүүлэх зэрэгт бадараад ирлээ ш. Миллиард хүний хувьцалж унтлаад. Гэтэл нөгөө Горбачев маань нүцгэн ноён болоод үлдсэн шүү дээ. Зөвлөлт бодуулсан ерөнхийлөгч байжсэн чинь нүцгэн ноён болоод үлдсэн. Бүгдээрээ затраад бутраад унчихсан. Тэгэхээр зэргийн энд юу вэ нөхдөд зэрэг чинь нөгөө түүнтэй игээ адилхан манайх чинь өөрөөр хэлбэл эцсийн одоо улс төрийн товчоо маань өөрөө дотроо хямралтай болчихсон байжсэн шүү дээ. Яг 90-ад оны үед чинь. Ийм байгаа үед учраа ойлгохгүй, яаж гарах гарцаа мэдэхгүй, ийм үедээ ингээл ерөөсөө сэлж чадахгүй бол ингээл аягдчихж байгаа байхгүй. Тэгээд гадны сургамж, гадны одоо завгараар л бүх асуудал шийдэгдэл яваад доктор Монгол хөрсөндөө буучихгүй. Ингээл аюулгараад ирсэн. Гэхдээ энэ юу? Яг тэр үед жишээлх юм бол заас систем дотор тэргүүлэгч хөрөн зөвлөлт холбоотулсан. Бодлогын зангиддаг байсан. Тэгэхээр яг энэ өөрчлөлт байгуулалт перестройка эхэлсэнтэй холбоотойгоор монголчууд та нар энгийн шүү гэдэг юм заавар ирж ирсэн үү? Баггүй. Юу ямар юмны заавар байх вэ? Үндсэндээ ерөөсөө өөрсдөө лооз маягтай байжсэн шүү дээ. Тийм учраас өнөөдөр зөвлөлт импер гэдэг том байжсэн чинь би тэрний чинь юм сайндаа арга ясан гэсэн памфлет бичгэвдээ. Үндсэндээ мёртвый скелетка байжээ гэж арга ясан. Амьд организм байха болчихжээ гэсэн үг байж. Өөрөө маань задраад унчихсан бусдаа юу хэлэх мантай тэгэл Оросын чинь байдал зөвлөлтийн чинь байдал өөрөө ямар орон ямар болов харин тэгэл сүулдэ яхаа юм хэрцэгцэл байсан. Тэр үед яг одоо намын төв хороо үзэл сурталын хэлтсэн юм гоо. Энд ч одоо бүхэл үзэл сурталын бодлого барьдаг гол халуун тогоо шүү дээ. Гал тогоо. Тэгэхээр энэ гал тогоон дотор ерөнхийдөө одоо юу гэдгийг бид бол Америкийн жишгээр явах хэрэгтэй. Эсвэл Япон шиг болох хэрэгтэй ч гэдэг юм. Нөгөө 20-ад онд данзан тэргүүтнүүд чинь нэг одоо жамсрангийн зөв энэ чинь бид нар Швейцар руугаа адил хөгжин ч гэдэг юм ингээд бодлогоо тодорхойлох гэж оролдоод байсан шүү дээ. Хүрх цэгээ харж байсан. Тийм. Энэ шиг бас нэг ингээд энэ цэгээ хараад Монголын гэсэн онцлогтойгоор энэ арчлыг хөгжүүлнэ гэсэн ийм яриа бол үзэл баримтал байсан уу? Үгүй тийм үзэл баримтал байгаагүй. Ягаад гэвэл ерөөсө социализмыг л өөр дотор нь боловсруулах болгох юм л их захгүй дээр дургу бүгдээ л тэгж бодож байсан болохоос биш социализмаас өөр одоо тогтолцоонд орчих юм гэсэн тэр сэтгхүй бол тухай үед байгаагүй. 15 эрдэмт ингээл гараад ирж байсан тэр 15 эрдэмт чинь социализм дотор нь социализмыг өөрийн одоо хөгжмөн социализм гэдгийг л боловсруулах болгох ухааны юм бодож байсан байгаа байхгүй. Гэтэл чинь эн чинь нийгмийн шал өөр тогтолцооноос шар өөр тогтолцоонд огтох гэж байгаа шилжиж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө тогтолцооныхоо мөн чанарыг ойлгосон тийм үе байгаагүй. 90-д амьдрал хүнд байна энэ төр гэдэг бол мэдчихсэн, мэдрэгдэжсэн. Тэгээд би 1988 оны 12 дугаар сард би чинь за энэ ер нь болохоо боллоо гэдэг төв хороноос явсан хүн шүү дээ. Өөрийнхөө өргөдлөө өгөөд сайн дураараа. За би одоо Болгарын шинэ ухааны академид очиж ажиллая. Шинэ ухааны докторыг хийя. Намайг чөлөөлөөд өгөөч гэгээд. Тэгээ тэр үед чи ерөөсөө эдийн засгийн зохицон байдалд орж ирсэн. Нэг хий дугур би 3 дугаар холдос ирдэг байсан л да. Тэгэхээр хий дугур би чи хэд дойрцсон махны очирт. Ингээд байж та. За энэ бохимдсон улсууд одоо нэг л өдөр үгээ хэлэндээ босон дэ энэ төвчгүй дээ. Тэгэхээр би чинь нөгөө үзэл суртал хариуцсан байсан хүн чинь мэдээд үзвэс энэ бохимдлыг чинь нэг дарах болно шүү дээ. Тэгэхээр дарах болох төр би хуучин сэтгэлгээгээр нөгөө бүгд турал болоод нэг хэдэн хүнийг авч хаяад ингэхэл юм. За энэ бол энэ ард түмнийг бол хүлээхгүй, энэ хүн байдлыг төвчөхгүй нэг өдөр босон. Тэгэхээр ходоодноос болж босч яах гэж бодохгүй. Өсөө нөгөө үзэл суртал муу бай нөгөө хуулагч муу суртлын өвтрүүд шиг нэг толгойноос болсон гэж хэлээд тэгээд хамгийн түрүүнд би өөрөө одоо хулсагдах ёстой л гэж ойлгож нэгэсэндээ амиа бодож байгаа юм уу хайшээ. Тэгээд үндсэндээ яваад өгсөн жилийн дараа арчил өөрөө арчсан явсгал гарч ирсэн шүү дээ. Жилийн өмнө би нэг мэдрээд яваад өгсөн. Тэгэхэд намайг орооны үзэл суртлын хэлтсийн орлогч эрхлэгч байж явах үед дөрвтэйхэн шиг томоохон гэдэг арга хэмжээ авцсан бол бас хамаагүй ийм
эрс байдалд хүрэхгүй байсан. Жишээлбэл 5 дугаар бүгд дурлалыг хүлээж ирсэн Монголын ард түмэн дээр. 5 дугаар бүгд дурлалын өмнө төлөвгөө чинь одоо энэ үнэн цэний эрхлэгч байж байхдаа энэ ил тод байдал, ардчил, энэ өөрчлөн байгуулалт их хүчтэй дэмжиж одоо том өгүүлбэрүүд бичиж гарч ирсэн шүү дээ. Тэгээ 5 дугаар бүгд дурлалын өмнө өөрөөр хэлбэл одоо ард түмний одоо санал өгсөлт болоод одоо тэр төв хоронд их удажчихсан настай одоо улс төрийн товчооны гишүүд олон жил болсон улсуудыг одоо нэр заагаад эднийг бол өөрчлөх хэрэгтэй гэсэн юм яриа гарсан. Гэтэл чинь тэрний өөрчлөөгүй харин тэр байтга нөгөө манай сурталын хэлцээс арим ихтүү чинь очиж нөгөө үнэн сонины чинь загнаад яагаад ийм хэлж байгаа бүгд төрлөө өмнө гэж энэ дээр их юм хүлээжсэн энэ маань хүмүүсүүдийн одоо их чочордоор оруулж өөрөөр хэлбэл тэр хүмүүсийн хүлээлтийг одоо их өсөрдүүлсэн л дээ. Тэгэл тэрнээс хойш байдал урцтай яваад. Ер нь үнээр одоо би ганцхан тэгэхээр өөрөөр хэлбэл бүгдээрээ тэр утгаараа ийм болно, ийм байна гэсэн үзэл онол эцсийн цэгээ олж хараагүй социализмал боловсрон болох тухай бодчихсон л байхгүй. Ер нь үнэн сорны тэр төдөвгөө эрхлэгч болсон цагаас хойш нийтлийн бодлогыг бас анхаарч харж ирээд харсан л да. Ер нь одоо хэлж судалж ил байсан. Тэгээд тэнд нэг юм харагдаад байгаа маа. Үнэн сонины нийтлийн бодлого маань тэр үеийн намын товороны улс төрийн товчооны бодлогоос арай төрүүлж явсан юм уу гэж. Тий. Би бол тэгж дүгнэж төрүүлж явсан. Төдөвгөө бол өөрөө асар их мэдлэгтэй их гигантэн одоо гигантэн үнэхээр авраг одоо ухаантай ийм хүн учраас цаг үе зөв мэдэрч алсыг одоо зөв харж ингэж явсан хүн байхгүй юу. Тэгээд тэн дээр яг тэр үе жишээлх юм бол бид нар ярилцлагын та нэг ярьлаа шүү дээ. Хувийн өмч гэдэг юм одоо ийм хүнийг хариуцлагатай болгодог ийм байдаг эдийн засгийн одоо гол хөшүүрэг гэдэг энэ итгэл үнэмшил ойлголт тэр үед жишээ нь танд байсан уу? Тэр үед бол байгаагүй. Тэр үед бол би өөрөө зах зээл рүү жинхэнэ орж ирээд өмч ер нь бол би өмнө нь бол хүмүүсийн одоо өөрөөр хэлбэл энэ бэлэн сэтгэлгээрээс болохоо байх нэ. Энэ эзэнгүй өмч бол одоо болохгүй нэ гэдэг тэр санаануудыг би тэр үед бас намын дээд сургуулийн багш дээр том лекц уншиж тэн дээр бол дуурч ирсэн. Тэгвэл яг одоо тогтолцооны өмчийн суурь дээр нь бол авч үзээгүй тэгж бодоогүй байсан. Тэр чинь өөрөөр хэлбэл яг л одоо миний тогтчихсон эзэмсчихсэн социализмын төлөөл одоо зүтгэж явсан тэр байр суурин дээр. Гэхдээ социализм довж өмжилтэй хандаж энэ болохгүй нэ. Энэ ерөөсөө ингээд л цааш нь энийг өөрчилж боловсронгуул төлөвлөржүүлэхгүй бол ийм маягаар цаашаа явахгүй нэ гэдэг ийм л уур амьсгал бүхэл шатнд бий болж ирсэн сэхэтүүдийн томоохон. За дараа нь ингээд 1989 90 он болсон. Ардчилсан хөдөлгөөн, өрнсөн, за нийгмийн хөвсгөл та энэ бол. Энэ хөвсгөлийн дараа 92 онд Монгол улс анхны ардчилсан үндсэн хуулиа баталсан. Тэгэхээр энэ үндсэн хуулийн тухай та түрүү нэг цугс ярьлаа да. Хоёр бүх ард түмнээс сонгогдох хоёр том субъектыг зэрэгцүүлэн бий болгосноор энэ үндсэн хууль бол өөрөө одоо энэ бүх хямралын бас эхлэн юмаа гэдэг үг хэллээ шүү дээ. Тэгэхээр энийг тэр үед ойлгож харж байсан тийм төвшний өөрөөр хэлбэл үндсэн хуулийн алдаа хожим ийм юмд хүргэн шүү 25 жилийн дараа гэдгийг олж харж исэн хүмүүс тэр үндсэн хууль баталсан хүмүүс дотор хэр олон байсан бэ? За ер нь бараг байхгүй байсан дөө. Яагаад гэхээр вэ штэ. Үндсэндээ би тэр улсуудыг одоо бараг бүгдийг таних мэднэ. Энэ үндсэн хуулийн чинь гол их ярих одоо би яг энэ чимэд дугаа гэдэг. Чимэд дугаа бол одоо нэг 7 жил одоо их сургуулийн багш байсан энэ эрх зүйн талаар бол нэлээд бусдаас харьцуулах юм нэлээд өндөр сэтгэлгээтэй болцсон. Лүндэж онцсон хамтраад ингээл хийгээл явж исэн. Тэгэхээр энэ ихийг бариад ингээд явж исэн энэ комисс байгуулагдаад комиссийн очир утгаа болцгоол одоо ерөнхийлөгч очир утгаа болцоод ингээ гаргаж ирсэн энэ улсууд дотор болвол өөрөөр гадны олон үндсэн хуулиудыг л хараад завгар болох гэж харьцуулж завгар болох гэдэг ингээ харц олон орны үндсэн хуулийг авчираад үзчихэл ингээ харна. Тэгэл ерэн эцэстэл Америкийн үндсэн хуулийг л одоо үндсэн ардчлалын завгар орон болох дээр тэрний гэл үндсэн хуулийн завгар болгосон. Тэр нь маань одоо холбооны хууль шүү дээ. Америкийн үндсэн хууль гэдэг чинь үндэстэй холбооны хууль. Холбооны хууль чинь штатын хуулиараа дотроо задраад бас нарийн болоод явдаг. Тэгэхээр нөгөө холбоо
чинь нөгөө нэгдмэл улсын хүрээнд холбооны улсын хуулийг хэрэглэхдээ зэрэгсэн зарим нэгэн алдаатай зүйлүүд бол гарч ирсний одоо нэг нь зүгээр яг одоо хоёр ерөнхийлөгч их хурл гэдэг энэ хоёр субъектыг анган төсөл дээр бол тийм юу байгаагүй л сүүлд нь нөгөө олон депутатууд орж ирээд нөгөөдөл чинь бол мэтгэлцээний явцад одоо нөгөө ерөнхийлөгч бол бүх ардмын сонгогдох ёстой гэсэн тэр давмгай руу орж ирээл тэгэл ийм байдалд хүрэх гэж байгаа юм. Зүгээр би үндсэн хуулийн дээр аваад үзэхэд бол яаж юм ерөнхий хаан нуруу шинэ тогтолцоонд ороход бол үнэхээр одоо суур хууль болсон, их хууль болсон энэ бол сайхан хууль ярих юм байхгүй нэг үл. Тэгэхдээ дэндүү механикаар хуулсан юмнууд бий. Жишээлбэл хүний эрхтэй холбоотой хуулсан юмнуудыг би ганцхан жишээ хэлье л да. Ганцхан жишээ хэлье. Жишээлбэл хүний эрхийн энэ талаар одоо Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулийг би харсан. Үзсэн өөрөө. Штатуудын ч үзсэн. Дээрээс нь 1948 оны хүний эрхийн тунхаглал байгаа. За тэнд л өмчтэй байх хэрэгтэй, жагсаал цуглаан хийх хэрэгтэй гэж бүгд л байгаа. Тэнд тэр бүгдийг тоочж явахдаа Монгол орны онцлогийг харгалзан нэг юмыг бодох ёстой байсан. Тэрний үнэхээр яг 300 сая хүнтэй 200 сая хүнтэй том орнууд бол 70-80 сая хүнтэй том орнууд өөр хэрэгэлдэ. Сая 500 автгай 400 м нутаг дэвсгэр дээр километр нутаг дэвсгэр дээр тэр үеч 3 сая ч болоогүй. Сая 800 мянган хүний чинь тэр орчныг бодож үзлгүүгээр хүн өөрийнхөө оршин суух явах газараа чөлөөтэй сонгоно гэдэг оролцсон. Тэр аимшигчийн өнөөдөр Улаанбаатарыг ийм байдалд хүргээд Монгол орны эзгүүдүүлээд ийм улс орныхоо тодорхой онцлог байдлаас харгалзаж үзэлгүйгээр заавал тэрнийг зүгээр дугаа орчихгүй юу? Хэрвээ тэрэнд оруулсан бол нийслэлийн эрхзүйн байдлын хуулиараа давхар зохицуулаад өгчихгүй. Тэгээд нутаг орны эзгүүрээд Улаанбаатар хотод суурьж төвлөрч хаад тэгээд өнөөдөр Улаанбаатар хот маань Монголын одоо Монгол үндэстний гений мутацид орох аимшиг бий болгочоод утаа гэж одоо хотын бохирдолд өгжирлгээл одоо ингэж байж шүү дээ. Аюул энд нүүрлж яана байж байгаа. Тэр ийм нэг тэр хуулийг улс орныхоо хөрсөн дээр зөв буулгаж тухайн орныхоо уламжлал онцлогийг харгалзаж үзэж одоо бий болох ёстой, тогтоох ёстой гэдэг баггүй. Ер нь манай хуулиуд олон хуулиуд дандаа энэ тэндээ суулсан болоод өнөөдөр Монголын нийгэм маань өөрөө нэг тийм амьд өөрөөсөө байгаа организм биш, нэг тийм конгломерат гэж хэлдэг дээ, нэг хажин зэгтэй дотроос ургаж ирсэн зүй ёсны амьд организм биш, нэг тийм ирээ ургуураар юмны цуглуул болчиход энэ маань эргээд улс орон нийгмийн ийм хүнд байдалд оруулаад байна. Тийм учраас энэ асуудлыг өөрчлөхгүйгээр Монгол орны асуудлыг өөрчлөх боломжтой. Тэгэхээр энэ маань үндсэндээ өнөөдөр үйлчилж байгаа үндсэн хуулиндаа бид нэр гар хүрэх ёстой гэсэн. Хүрэх ёстой. Үрхээс өөр арга байхгүй. Үрхээс өөр арга байхгүй. Тэгтээ одооны нэг дэвшээлээд байгаа санал сөхөр гэж бас болохгүй. Үндсэн хуулийг өөрчлөхгүй гэдээ бүх ардмын санал асууж байгаа бол буруу. Бүгдээрээ л өөрчлөх хэрэгцээтэй зас залруулах хэрэгтэй гэсэн санал өгч байгаа. Тэгэхээр нөгөө эрх мэдэлд байгаа улсууд дураараа дөрөгчих гэдэг байгаа байхгүй. Тийм механизм байж байгаа байхгүй. Ийм асуудлыг ингэж өөрчилё. Энийг зөвшөөрч гэнэ үгээд бүх ардмын санал асуулга бол яг зөв. Жишээлээд одоо ерөнхийлөгч бүх ардмаар сонгодог байхаа болёо. Энэ хоёр бүх ардмаар сонгодог субъект хоорондоо эрх мэдлээ булаацалдаад болчихгүй байна. За тэгвэл эний чинь одоо ингээд их хурлаас гаргадаг болёо. Гэх мэтлэнгийн ийм юм дээр ингэж гүйцэтгэх засаглал одоо хууль тогтоолцлаа ингэж яая гэдэг ингээд сайхан яавал болно. Инквайрийн үед шиг намрын инквайрийн үед шиг одоо нэг дордуулсан долоо өөрчлөлт хийж яах гэж хэлээд дураараа дургаал ингээд нэг өөрчлөлт хийчихэл дэдэн чинь эрх мэдэлтэй улсууч бас их дураараа дургдаг шүү дээ. Эдгээр нь замбраа байхгүй, яхан даруулгатай байхгүй бол тэгээд өөртөө зохицуулсан юм л хийх гээд байна. Үндсэн хуулийг хэрвээ эрх мэдэл буруу улсууд гарч ирээд юмны нарийныг учрыг ойлгохгүй одоо өөрийн чинь дөрөвний хэлдэг тэр авраг улсууд шиг одоо тэр дээр үе нэг мундагчууд шиг одоо Швейцар маягийн хөгжилтэй байя гэд ингээ гаргаад ирдээсэн нэг данзан мэтийн нэг авраг улсууд шиг ийм боловсрчихсан ийм алсын хараатай улсууд байхгүй, мөнгө хөөцөлдсөн, мөнгөнд шунтсан ийм улсууд ирэх олигархчсан эрх мэдлийн төлөө улаарсан ийм үед хийх юм бол фракц интерес энэ бол аюултай. Энэ ингэх юм бол харин ч мэдхгүй тэрүүн дурвал хийгээгүй гэжсэн ч дээр. Ийм улсуудаар хийлгэсэн дурвал хийгээгүй байсан дээр. Үнэхээр хий гэж бодож байгаа бол тэр ямар өөрчлөлтийг яаж одоо өнөөдрийн завхарт оруулах юм гэдгээр нь хийх ёстой гэсэн ийм л хатуу байсан. Гэхдээ та бол яг өнөөдрийн энэ олон жил яриад
зохицуулах гэж оролдоод болохгүй ингээл задарч унаад байгаа нэг юм байна шүү дээ Монгол улс чинь. Энэ бол яалтгүй үндсэн хуулиас ихтэй гэдгийг зөвшөөрөх үү? Өгтэй. Гол эн чинь өөрөө жишээлбэл би нэг сонь юм хэлье л да. Бид чинь анхан ард зэлсэн хувьсгал гарч ирэхдээ нам төвтэй төрөөс төр төвтэй төрд орё л гэсэн. Одоо уучлаарай мэдхгүй юуны чинь төр төвтэй нөгөө нам чинь нам байтхан намын бүлгүүд нь одоо ирэх барьцахад ингээд суугаад байна шүү дээ. Бүх л боловсон гүчин эдийн засаг хөрөнгө бүх юм дээр ингээд байж дээ. Тэгэхээр ийм асуудал чинь өөрөө нөгөө үндсэн хуулиндаа яг одоо нөгөө асуудлаа зөв тусгаж хүчтэй ингэж яаж өгөхгүй бол эн чинь ингээд тодорхой тусаагүй тусгах ёстой амин чухал асуудал бас тусаагүй үлдчихсэн гайштай чинь. Нөгөө ардчлалын чинь амин сүнс нэг ардчлалыг угаар дамжих утга намаар дамжиж их мэдл төрнө гэдэг намынхаа тэр асуудлыг үндсэн хуулиндаа жинхэнэ одоо суулгаад өгчих ёстой байхгүй нам болвол ийм байна. Энээс илүү их мэдэлтэй байж болохгүй нам гэж. Энийг үндсэн хуулинд суулгаж өгөх жишээтэй болчихж байгаа байхгүй. Эстигвэс одоо намын тухай хууль гаргаад хурлын тухай хууль гаргаад дураараа дүргээл эхэлнэ шүү дээ. Тэгэхээр үндсэн хуулинд маань гажиж болох тогтоож чадаагүй, үржилж харж чадаагүй зүйлээ нэгдүгээр суулгах хэрэгсэд болохгүй зүйлээ өөрчлөх хэрэгтэй. Зайлшгүй юм шинээр суулгаж өгөх юм бол бүр нарийн ингээд суулгаж өгөх ёстой. Тэгэх юм бол одоо сая энэ голдрохтой орно. Ер нь тэгээд улс орны чинь нэг тухайн улсын нэг өөрийн энэ хөгжлийн үзэл онол гэдэг юм байдаг. Тэр үзэл онол нь манайд алга байна шүү дээ. Баруун зүүн гэсэн зүгээр л ерөнхий нэг лооз. Монгол улсын хөгжлийн үзэл баримтлал гэдэг байгаа шүү. Тэр 600 хуудастай тэрний чинь үзэл баримтлал гэдэггүй юм. Үзэл баримтлал гэдэг чинь өөрөөр хэлбэл 3-4 хүн үгээр томьёолсон тэр нь бүх ард түмнийхээ сэтгэл зүрхэнд шингэж өгсөн тэрүүндээ бусдын захируулаад явдаг тэрнийг үзэл онол гэж үзэл үндэсний үзэл онол гэж хэлдэг бол загварыг хэлдэг болохоос 500-600 хуудастай имиж хинч байхгүй. Жишээлбэл би энэ жишээг хэлээ л да. Хятад ингээл бүх асуудлаа өөрчлөлт 4 шинжилдэг гэсэн. Энэ шопны 4 шинжилдэг гэсэн. Одоо тэгээд тэрнийг нэг жаахан өөрчлөөд хятад мөрөөдлгээд ингээ болгож явах жишээ нь. Мөн үү? Хөөхий манай ардсан солонгос жилээс чүчгээ гэл өөрийн хүчин тулгуурнаа гэл нэг юм байсан. Энэ мэтлэнгийн яг өөрийн улс орныхоо онцлог тохирсон тийм нэг хөгжлийн үзэл онол байх хэрэгтэй. Тэр нь хүнээ судалчихсан. Улс орноо судалчихсан. Энэ Монгол улсын одоо дэлхийд эзлэх орон зайгаа тодорхойлчихсан. Ийм юм 2-3 хүн үгээр томьёолоод тэр нь ерөөсөө тэрийн хараа хайрцагны чинь бодлогын жинхэнэ углуурга нь болж өгөөд тэрүүн дээр бусад бодлого нь захирагдаж өгж явах юм бол яг энэ дутуу учраа гарч ирнэ. Тэгэхээр би юу гэж тэрний томьёолох гэж оролдоод байгаа юм л да. 3 эрхэмлэн дэлхийн оюуны хөтөлбөрийн хуваарьт өөрийн орон зайгаа эзлэх гэж хэлэх гээд байгаа. Энэ чинь 3 гэж юу хэлээд байгаа юм гэж. Одоо 5 даар нэмэх нэг гэл байж жишээ нь янз бүрийн 3 гэж юу гэхээр их байгаль. Монголын соёл иргэншилтэд яг таарч байгаа байгальтаас их орон энэ чинь үнэхээр Монгол цөөхөн 2 их гүрний дунд эв нэгдэл өнөөдөр Монгол хамгийн дутаад байгаа юм эв нэгдэл. Ерөөсөө одоо Монголын эв нэгдэл дандаа энэ 3-ыг эрхэмлэн дэлхийн оюуны хөтөлбөрийн хуваарьт өөрийн орон зайгаа эзлэх гэж нэг л програмаар бид баяжчих юм байхгүй. Гэхдээ оюуны IQ-гаар Монгол үнэхээр гайхамшигтай. Дэлхийд алтартай орн улс байхгүй. Энэ чинь байгаль нь өөрөө тэгээ зохицуулаад өгсөн. Одоо ой санамжаар аваад, тоо бодлогоор аваад, шатраар аваад үнэхээр гайхамшигтай байна шүү дээ. Тэр энэ маань манай ирээдүй болж харагдаад байгаа маа гэж тэрнийг явахдаа улсууд ийм маягаар нэг яг миний энэ бол миний хувь хүний санаа шүү дээ. Энэ маягаар сайхан томьёолоод тэгэл тэнд бүх юм нь захирагдаал чиглэгдээл яваад өгдөг бол тэгэл болоо. Бүх нам, бүх хүчин, бүх ард түмний зөвшөөрчихсөн гэсэн өөр юм дугуурал хүлээж авдаг юм л байх юм бол тэгэл явчих. Та бол одоо хуучин социализмын үеийн кадр. Тий. За тэр үеийн кадрууд бол сайн чанаргүй, муу чанаргүй. Тэгэхээр энэ за мууг нь орхиод сайныг нь одоо өнөөдрийн Монголын төр бас нэг авч хэрэглэх, та нараас зөвлөгөө сургамж авах, санал солилцох ийм байдал ирнэ байна уу?
Тэгэхээр яг санал солилцох зарим нэг асуух энэ төр бол тийм тогтолцооны маягтай бол алга. Хувь хүний маягтай бол байна. Хувь хүний маягтай бол байна. Нэг одоо хаа дээр ямар таны үед ямар яах вэ хөгсөн тийм нэг хувь хүний сайн дурын чанартай юмнууд бол байна. А төрийн бодлогын хувьд бол тийм юм байхгүй. А хуучин бол боловсон хүчнээ маш олон шат дамжуул бэлдэж ирсэн. Тэр бэлддэг тэр тогтолцоо байхгүй унчсан. Энэ бол аимшигтай байгаа. Нэг талаас. Нөгөө талаас одоо жишээлбэл би юу гэж хэлэх гэж байна үгтэй зэрэгсэн. Бүр одоо дороос нэгсүүлэл, бэлдээл одоо шатны сургууль дамжуулаад албан тушаал дороос яс суртахуун ямар байна уу, мэдлэг нь ямар байна уу, зохион байгуулах шалбар нь ямар байна уу гэдэг ингээд ахмад хүн яагаад эренхүйдний ханалтай байл ингээл яваад явж байгаа. За одоо нэг бие даах хэмжээнд хүрчээ гэхээр нь салбар хариуцуулдаг ч юм уу эсвэл одоо тодорхой их мэдл өгдөг л байсан байхгүй дээ. Жишээлбэл би гэл ингээд чинь одоо юу гэж яах нөхдөр малчны хөөхтөөс дипломат бэлдэнэ гэж хэлээд намайг дээш нь тэгэл явуулчихсан. Тэгэхээр зэрэг тэрний чинь би олон сургууль дамжиж олон одоо юм одоо эзэмшиж жинхэнэ мэрэгжлийн болж энд орж ирсэн болохоос биш зүгээр нэг дарга дагаж явж байгаа орж ирээгүй л байхгүй. Тэгэхээр энэ боловсон жишээ би өөрийнхөө нөөцөнд би 3 боловсон хүчин бэлдэж байсан. Хүн болгон өөрийнхөө нөөцөнд удирдах болсон гэсэн 3 боловсон хүчин. Би ямар бодлоготой байсан. Би ямар 3 боловсон хүчин бэлдээ бүр батлагдсан. Би ямар 3 боловсон хүчин өөрийнхөө нөөцөнд бэлдэж байсан гэхээр нэгдүгээрт нь бол за хөдөөнөөс хүн байх хэрэгтэй гэж сонгосон. Тэр нь баг байна. Төв аймгийн намын уран сурталын хэлцээ эрхлэгч байсан. Тэрний би нөөцөндөө бэлдэж байна. Хоёрдугаарт нь намын дээд сургуулийн проректор байсан Даш Ондон. Тэр чинь шинэ ухаан талаасаа бас ондын талаасаа. А нөгөөх нь хэн байсан тэр манай хэлтэс Чулуунбат гэж байсан. Тэр нь одоо намын орон наримчсан дараа. Энэ гурван жишээлээд бэлддэг намын манай хэлцээ эрхлэгч боловсон хүчний хэлцээ эрхлэгч баталчихсан ингэж бэлддэг байсан байх. Одоо тийм байхгүй шүү дээ. Тэр чинь тэгээд сургууль мургуульд явуул хурс семинарт оруулж тэгжээж бэлдэж гаргаж ирж ажиллах ингэж яасан. Тэгэхээр энэ боловсон хүчний бодлого алдагдана гэдэг бол төрийн бодлого алдагдах, энэ залгамж халаа алдагдах, төрийн бодлого алдагдах хамгийн том суур нөхцөл. А тэгээд одоо сүүлд яаж өгтөр хуучин л бол хоцрогдсон. Уучлаарай тийм биш. Хуучны хүмүүс их үнэнч байсан. Тэр улсынхаа төлөө хүн хатан зүтгэдэг байсан. Тэр их одоо янз бүрийн яс суртахууны өндөр төлөвшөлтэй байсан. Ийм гайхамшигтай чанарууд өндөр мэдлэг бэлтгэгдсэн байсан. Энийг хайж болохгүй шүү дээ. Өнөөдөр адилхан тийм асуудал байна. Таны нөөцний тэр боловсон хүчнүүдийг бол хэдэн жилийн өмнөөс жишээ нь судалж бэлддэг байсан бэ? Үндсэндээ нэг 5-аас 10 жил бараг бэлдэнэ. 5 жил минимум 5 жил бэлддэг. Жишээлбэл баг вандыг л ингээд аваад үзэх чинь Төв аймгийн үзэл сурталын хэлцээ эрхлэгч байхад нь 2 жил бэлдээд. Тэгээ нийгмийн ухааны академид 3 жил явуулаад тэгээд дараа нь тасгийнхаа зөвлөхөөр 1 жил болгоод ингээд 6 жил бэлдэжээж тэр хүнийг яг би ажиллаа өгөөд балгаар руу явуулсан л. Тогтолцоо маань өөрөө тийм байсан байхгүй. Тэгэхээр энэ боловсон хүчний тэгэхээр одоо чинь тэрнийг яахгүй бол шатны боловсон хүчний нөөц шатны боловсон хүч. Тэр үед бол жишээлх юм бол зүгээр сониуч өрхөж асууя л да. Жишээ нь одоо намын товарны ерөнхий нарийн бичгийн дарагч гэдэг юм уу. Тэрэнд одоо нөөцөнд ямар улсууд байсан таны үү? Жишээлээд байсан. Хамгийн том нөөц нь тэр хүний нөөцөнд бол төмөн дэлгэр байсан. Үзэл сурлын хэлцээр төмөн дэлгэрийг бол бүр намсраа дарга бүр цэдэн балдарга дээр ороод хойш нь нийгмийн ухааны академид зүгээр үнэн сэнд ажиллаж байсан шүү дээ төмөн дэлгэр чинь намсраа онын сэний ерөнхий эрх намсраа цэдэн балдарга дээр ороод яваандаа энэ таны оронд бэлтгэж байгаа хүн шүү гэж нийгмийн ухааны академид явуулж байсан. Тэгээд тэнд 3 жил болоод төгсөх жил нь Төвхөрөний их хурлын болоод тэгээд их хурлаас Төвхөрөний орлогч шүүн болоод орж ирж байсан гэх юм. Тэгэж бэлддэг байхгүй тийм. Тэнд чинь шоу бэлдэжсэн олон боловсон гэсэн биш дээ. Ханаас ингээд Шилийн ерөнхий наримчнаар би нэг л жишээ хэллээ шүү дээ. Төмөн дэлгэрийг одоо бэлдэжсэн юм аа. Та түрүүн хэллээ шүү дээ. Тойрон хүрээлэгчтэй асуудал. Энэ ер нь ач нийгэмд цаг үед байдаг золиг юм байна. Угаасаа хүн байгаа юм чинь бас асуудал байх хэрэгтэй л доо. Тэгэхдээ социализмын үеийн тойрон хүрээлэгчид би бол одоо өнөөдрийн тойрон хүрээлэгчдийг анзаараад байгаа. Эд бол ерөөсөө хамгийн түрүүнд хэн нэгэн хүн дэше гараад ирэнгүүт нь хамгийн түрүүнд очиод наалцдаг. Тэгээд одоо жаахан өөрөөс нь юу чадaltaй ийм шудраг хүн байх юм бол
ойртуулдгоо тэр ёстой хэрэггүй шүү, новш шүү, наад чинь ингээд ингэсээр байгаа тэр хүнийг ингээд амьдралаас салгачиж штэ. Найз нөхдөс нь хүрээлээс нь орчноос нь салгаад тэгээ нэг юм шавар ухах шиг болгоод байна да. Социализм үед бас ингэдэг байсан уу? Үгүй ер нь энэ бол бүх хүнд л байдаг. Тэгтээ бас яг ингэж салгаж ирсэн үү? Эсвэл тэр тойрон хүрээлэгчд нь арай бас ч гэж өснө хүн чанартай байсан уу? Тойрон хүрээлэгчд гэдэг асуудал бол бас их өвөрмөц юм аа. Социализмын үе одоогийн үеийн ер нь бид зүгээр нэг энэ өмнө ганц хэмсэн юм хэлээд. Ер нь хүн эрх мэдэлд хүрээд эрэхтэй зэрэгээл нэг яах эрх мэдэлд очиод яах мэдээлэлтэй болохтой зэрэгээ би мундаг мэдлэгтэй гээл тэгэл ер нь хүн сонсгоо болоод эхэлдэг. Аюул энд байдаг. Хүн болгон тэр хуучинч байсан, одооч байдаг, цаашдаач байна. Гэтэл өгзөр хүн гэдэг бол одоо тэгшэрсэн хүн л гарч ирдэг л дээ. Тэгээд ингээ аваад үзтээ тэрсэн анхнаасаа өөрөөр хэлбэл социализмын үеийн тэр тойрон хүрээлэгчд бол бас бие даасан бас авраг улсууд байсан шүү. Жишээлбэл моломжомц даргыг яаж одоо дандаа Цэдэнбал даргыг дагаж гүйсэн гэж хэлэхгүй. Моломжомц дарга мандуу сайхан үг гэлдэг. За жасраагаа судмгаа энэ чи эдийн засгийн хадлаар тодорхой хэмжээний үг гэлдэг. Одоо ийм одоо байх жишээний намсраагаа одоо хэлж явах чинь. Гэтэл дагаж хараадаг зөндөө юмнууд бас байсгүй байсан. Ингээд жишээлээд аргачаа дарга болов сайдны зүйлийн орлогч дарга байсан Цэдэнбал даргад хэлэх үгээ хэлдэг л байсан. Гэтэл тэр үеийн чинь бас нэг өвөрмөц онцлог байх юм аа. Нөгөө боловсон хүчний чинь том бодлого ялангуяа дээд удирдлагын боловсон хүч бол гаднаас хараад байсан асуудал гарч ирж байгаа. Оросоос, зөвлөлт бодсоос. Тэнд жишээлээд бид ингээл ярьдаг л байсан. За одоо энэ даргаыг хусах нэ л гээл. Хойно зөвлөлт толгойд улсын коммунизмын төв хорон дээр одоо ингээд хойш зочин төлөөлөгчээр ингээд явахтар ямар төвшөнд хэн хүлээж авах гэдгээсээ болоод за энэ үндсэндээ унах нэ гэж тодорхой болчихдог байсан байхгүй үү. Нэг Смирнов гэдэг нэг тасгийн эрхлэлтийн хэмжээнд хүлээгээд авбал за энэ удахгүй буух юм байна л гэсэн. Тэгэхээр нөгөө тэр маань өөрөө нөгөө Оросд одоо хандах тэр гадны нөлөө одоо ч хэлээ гэсэн бас л одоо гадны нөлөө байж л байна. Би нэг үгүйсэхгүй. Ингээд аваад үзэхдээ зэрэг чинь тэр гадны нөлөө нэгдүгээр хүн хаана байна уу, ямар хүн байна уу гэдгээс л ерөөсө хамаарч байгаа. Жишээлбэл нэгдүгээр хүний тэр авраг мөн чанараас их юм хамаарна. Тэгээд ингээ бодоод үзэхдээ Цэдэнбал дарга чинь болов сүүлдээ бол яг хуу Чаварсунгаа бол улс нилээ яаж явсан. Тэгээд дараа нь Цэдэнбал дарга бол бас нилээд сүүл рүүгээ бол улс орны тусгаарлах аюулгүй байдлын хувьд бол тэгэхээр одоо бас авч үлдэхийн өгзөр тал руу байсан. Гэтэл чинь Филатовга боловсон гэсэн бодлого руу орж ирээл бас байдал хүндрээл явсан юм тохиолдол гарч ирж байна гэж байна. Ингээд аваад үзтээ дараа нь одоо намрын инквайрийг аваад үзэхэд бол бас арай л дэндс асуудал гарч ирсэн шүү дээ. Энэ мэтлэнгээр өнөөсөө тогтолцоо эрх мэдэл маань хүний эвдээд болж өгдөг. Нэг хүний эвдээд эхлэхдээ зэрэг тэгэл ерөөсөө асуудал бүх эрх мэдлийг одоо захираал ингээл эхлэхдээ зэрэг л нөгөө тойрон хүрээлэгч нь улам эвгүй болоод явчихж байгаа байхгүй. Тэгэхээр тойрон хүрээлэгчдийг бол хоёр өөр утгаар авч үзэх хэрэгтэй. Одоогийнх дөрөвний хоёр их гэж хэлж байна. Дөрөв нь бол болимэн ерөнхий харьцангуйгаар бие даасан байдалтай байсан шүү. Басчтай гэж зүнхийг барьж дагаад талбад байхгүй. Яг одоо тэр үед чинь тэртээ дэрнгүү ямар хөрөнгө мөнгөний төлөө байх биш. Тийм учраас арай өөр байгаа байхгүй. Одоо бол хөрөнгө мөнгө төрөөс тэр бүмтэн төрдөг бол тэр хөрөнгө мөнгөний төлөө бол тэр ерөөсө улаан зам галзуу болчихж байна л дээ. За их баярлалаа. Тэгээд би бас ярилцлагын төгсгөл даваад ашгүй нэг маш чухал номны тухай хэлмээр байна. Би ч бас энэ өмнөх өвөнд бас бичсэн учраас бүр онцолж ярьсан. Бодол ухаарлал гэдэг даваад ашгүй энэ афоризм одоо мэрэгэн үг сэтсэн үг сургаал үгээр одоо ийм сайхан ном хийсэн байна. Тэгээд энэ ном бол үндсэндээ өнөөдрийн энд бидний ярьсан төрийн хүн ямар байх ёстой, Монгол хүн ямар байх ёстой, бид нар бас их олон юм авал ярьж амжихгүй нөхөр ярилцлагын хязгаартай учраас энэ бүхнийг шингээсэн ийм их сайхан ном хийсэн байсан. Тэгээд энийг цааш нь өргөжлүүлэх үү, баяжуулах уу? Ер нь таны энэ бол одоо монголчуудын нөгөө нүүдэлчин ахуйч нь бол ерөөсөө юмыг хураангуулдаг нэг тийм гайхамшигтай чанар ба шүү дээ. Тэрний л бас нэг сонгодог хувилбар байгаа. Энийг үргэлжлүүлэх үү та? Энэ олон уншигчдын захиалгаар 4 дахь хэвлэл нь гараад одоо ингээд энэ уншигчдын гар дээр очсон байна. Одоо бол би ингээд
Энэ бол үргэлжлээд явж ил байгаа. Одоо хамгийн яг уу намайг одоо бол би дахин хэвлээд байхгүй. Гэхдээ энийг үргэлжлүүлээд явна. Бодвол одоо би настай өндөр болчихлоо. Тэр нэг дараа нэг хэвлэгдэх байх л да. Хизээдээ хэвлэгдэх юм. Саяхан би жишээлээ нэг үг олж байгаа байхгүй юу? Одоо афоризм дандаа л орж ирж байгаа ухаарл гэгээр л өгөх гэж. Тэрний үг жин хүүхдүүд нь энэ дотор бол хүн бодууштай их олон сайхан үгнүүд бий л дээ. Би тэрнээс 2-3 хаа нэг бүр зориуд хилээд хий гэж бодож байна. Тэгээд дараагийнх нь олсон үгээ бас хэлэх гэсэн. Жишээлбэл ингэж байгаа байхгүй өсч бус өсч өрсөлдөө л гэж байгаа. Өсч бус өшөрхөж биш өсөж дэвжиж өрсөлдөө. Өсч өрсөлдөө л гэж байгаа. Энэ бол би бодож дандаа амьдралаа сургасан үгнүүд байна. Өрсөж сэтгэж өмнө нь хөдөлбөл өөдлөн дагаад сэтгэж дуурайж хөдөлбөл дампуурнаа. Энэ Монголоос яг л гарч ирж байгаа үг тийм ээ. За дээрэс нь яаж өвтэй зэрэг чинь амар хэлбэрийн эрэл эзнээд нь ах дүүгийн хэрүүл удам хайдна гээл. Хоёр хуцны ивэр нэг тогоонд багтдаггүй гээл. Гэхдээ энэ мэтлэнгийн өөрөөр хэлбэл бодож ухаарах ёстой үе төм юмнууд бол жишээлбэл багш гэдэг бол мэдлэг төрөх замыг товчлагч ачтан. Тэгс багш юм өндөр шаардлага тавих нь хүний мэдлэг төрөх замыг товчлагч ачтан байна шүү дээ. Энэ саяхан би жишээлбэл юу гэж яах вэ гэхээр зүрх зав олдог. Тарих тайлбар болдог. Өөрөө надад уулзъя гэж бодсон бол хийгээл бодсон бол заваа олж л таарна. Зүрх сэтгэл. Тэгээд сэтгэлдээ яасан бол заваа олдож л таарна. Нэгэн сэтгэлчин байхгүй бол тайлбар олж л таарна. Би зам дүгжрээд гэдэг юм уу завгүй ч гэдэг юм уу ийм өрхөн маягаар ингээд тэгэхээр одоо өөрөөр хэлбэл энэний гүнзгий ухаарах асуудал үнэн чухал болж байгаа байхгүй юу. Тэгээд ямар сайндаа би зах зээлд орж исэн өөрийгөө л одоо шүүмжил хэлж байгаа. Би үнэ дуулын сэтгэлгээтэй үхэр байжээ гэж. Сайны сүний сэтгэлгээтэй цагаан цайс байжээ би. Хөлийн дээс хичнээн алхсан ч хараа ордгоо сохор байжээ л гэж. Ерөөсөө хүний сэтгэлгээний сохор гэдэг бол ийм л аимшиг байд юм да. Ингээл энэ болгоныг бол бичнэ. Гэхдээ бол одоо дахиж бол энэ хэвлүүлээд байхгүй. Бурхан тэгээ дараа нь нэг хүүхдүүд бол хэвлүүлэх байлгүй дээ. За гэлалаа танд тэгээд манай урилгыг хүлээж авч хүрэлцэж ирж ийм сайхан ярилцлага өгсөн. Танд одоо урт насаж удаан жаргаараа улам ихийг бүтээгээрэй гэж өрөмөр байна. Тэгээд таны саяын үгнээс санаа аваад нэрээ монголчуудын маань одоо энэ санааны сохор цэлмэж одоо холыг харсан юм бэгэн мэлмэттэй болцоож Монгол орноо сайхан хөгжүүлэх төлөө бүгдээрээ зүтгэцгээе гэж бас уриалмаар байна. Тэгээд өнөөдрийн маань хангалаар эдийн цаг нэвтрүүлэг энэ хүрээд жаргаж байна. Манай эрхэм зочин даваа тушгайдаа бас дахин баярлалаа хэлье. За би жилээс одоо баярлалаа. Галаридын цаг гэдэг энэ сайхан одоо төмөнд тустай олонд одоо санаа авч болохоор ийм сайхан үндсэндээ оюуны одоо тэр үнэт байдгийг уудалж гаргах гэсэн ийм сайхан нэвтрүүлэг хийж байгаа явдал талархлаа илэрхийлж өнөөдөр бидэнд ерөөсөө гэгээлэг нэвтрүүлэх хэрэгтэй байна. Эко телевизтэй хамт олонд одоо энэ дандаа сайхан гэгээлэг нэвтрүүлэг явуулаарай. Сүүлийн үед одоо нэг мэдээ жаал бохир мэдээ явуулж яснаа сайн мэдээ нэгийг дамжуулъя гэж байгаа юм. Базарваа нумпод сайн мэдээгээр эхлээд сайхан мэдээгээр дуустал ийм л одоо оюуны хүнээ эвдэхгүй байх асуудал болно шүү. Ийм учраас гоё сайхан байна л гэж хэлмээр. За энэ хүрээд манай нэвтрүүлэг яргаж байна. Баяртай үзэгчтэй. Зарим хүний чин сэтгэлийн яриаг сонсохоор амьдралын утга учир цоо шинээр тодорч утга төгөлдөр амьдрах тэмүүлэл улам нэмэгддэг. Улс төрчид маргааш ичихгүй тулд өнөөдөр зөв амьдрах ёстой. Ард түмний санах ба нэн сэрэг. Өрөөлийн алдааг уучлах уужим сэтгэлтэй өөрийн алдаанд татвархах хол чухалтай хүн зөв амьдарч чадна.